энэ бизнес буюу энэ одоо хүн арга гэж хэлдгийн зүгээр манайхаар бол тасаргааны ажлыг би өмсөн сүүлийн 17 жил хийж байгаа. Ажил зуршлахыг янал хийжсэн. Эхнэр ихтэй хамтраад. Одоогийн байдлаар би саяны 6 сараас ахуулаад өөрөө лиценз аваад одоо яг өөрийнхөө ил ном үжтэй одоо энэ зурчлагыг яналтыг байгуулад одоо 6 сараас хойш би тааж явж байгаа. Ийм ажил хайж байгаа монголчуудаа гадны одоо тийм асаргаа хайж байгаа хүмүүст ажлын зурчилж өгдөг юм ажил. Ийм ажлыг бас манай монголчууд энд байгаа монголчууд бол нэлээ их хийдэг юм байна лээ. Одоо ажлын ерөнхийд нь тайлбарлавал ямар процессын дагуу явдаг вэ? Бас нь өндөр болоод үндсэндээ одоо биеийн одоо байдлыг нар муудаад өөрөө биеэрээ одоо ганцаараа гэртээ байх болцоогүй болчхороо хүмүүс эсвэл асамжаан зардаг, эсвэл гэртээ хүн авч ажиллаулдаг. Тэгээ үндсэндээ бол яг л өдөр тутмын ажиллагаанд нь тусуулах. Тэгээ бүр шаардлага бол эмнэлгийн устай мөнгөчлөлт үзүүлэх тийм үндсэндээ бол ажиллаа л да. Ер нь бол энэ Чикаго орчинд бол манай энэ үгээ ажил хийдэг хүмүүсүүд бол их одоо олноороо байдаг. Цалингийн хувьд дунджаар ямар ханштай байдаг вэ? Одоо ер нь дунджаар нэг 150 өдрийн 150-аас 250 долларын хооронд 24 цагийн ажил хийж байгаа. Эсбөгөөс цагийн 10-аас 15 долларын хооронд цагийн ажил өдрөөр нь явж ажиллаж хийж байна. Тэгэхээр бол энэ дунджаар нэг 3-4 мянган доллар юм да. Ер нь энд бизнес эрхлэхэд ямар байна? Ерөнхийд нь дүгнээд ирвэл байнга газараа зохицон амьдрын гэдэг чинь болж байгаа шүү дээ. Бид нар чинь өөрснөө эндээ ах トゥ гэж муу эхлэх тийм хөрөнгө юу ч байхгүй ирдэг. Илүү орлого, илүү одоо юм болчих гээд үзээд байгаа. Тэгэхээр яг юмсэндээ бол энэ хууль нь бол Америкт үнэхээр өөрөө л хичээх юм бол үнэхээр юм болох болцоотой. Өөрийгөө л дайчлах юм бол мэдээж бичих заасны асуудал нь хугацаа шаардна, төвчээр шаардна. Миний бүх юмаа зохицуулж ажиллахаас өөр байхгүй. Ерөнхийдөө бол би энэ Америкт бол үнэхээр зах зээл бол манай Монголын зах зээлийг бодоход бол үнэхээр тасархай. Үнэхээр нэрээ ивэл болж чадах юм бол Америкт бол 10 жилийн дотор сайтан жолох хүн болцоотой. Одоо таны бизнес анх эхэлж ирснээр бодвол одоо хэд дахин томорцсон байна? Яг үнэхээр бол одоо бидний хувьд бол анхандаа ижид эхлүүлж яхад бол ийм цааш өсөх хүмүүсийг боддгоо байсан. Ерөөсөө л яаж нэг илүү мөнгө олчихвол гэж боддог гэсэн. Одоо болохоор мэдээж илүү стратегтай. Хамгийн миний нэг амар юм нөхөр эхлэх зардал багтай. Өөрөөр гэрийнхээ офис чинь үндсэндээ л компьютер гар утас машинтай байхад л миний бизнес цааш явж байна. Миний одоо хэдэн өдөр тутам хийж байгаа нэг гол юм бол хүмүүст уцаар ярьж өөрийнхөө бизнесийг тайлбарлаж одоо ажил хайж байгаа монголчуудтай өдөр тутам харьцаж тийм тэр усуудаа ямар ажил хайж юм тийм ягаад мэдээлэл цуглуулад тэндээ үнслээл одоо ямар ажил нь хаашаа зохицуулах вэ гэж шийддэг л тийм л одоо ажил уул нь зардал багтай хөдөлмөр их шаардна яваад нэмэгдэх байх гэж найдаж байна. Бидний хувьд бол 10 жил ажилласан болохоор миний кастомерын хүрээ буюу одоо үйлчлэл шиг хүрээ үлдээчихгүй боломж юм. Гэхдээ энэ үшээ цааш нэмэх асуудлыг бид нар ярьж байгаа. Одоо их нэрхтөрөө цааш ирээд энэ Америкийн одоо Чикаго хотын North Side буюу Чикаго хойш нь байдаг нэлээд одоо мөнгөний болцоотой хүмүүсийн үгэнд одоо орж тийшээ одоо нэвтрэх тэрэл гацыг л хайгаад яваад байна л да. Дээрээс нь мэдээж монголчууд манай ажил их монголчуудынхаа маань жоохон өөрчлөгдөж байна. Одоо өөрөөр өмнө нь бол айгүй ингээд ажил болдгоо тийм их чагч нар байсан бол одоо бол харьцангуй ажлыг шилж болдог хийхээсээ л зүгээр Uber лифтээ хийчих гэдэг тийм болчиход байна л да. Тэгэхээр тэр нэг зохицож ажиллах гэдэг бас challenge гэдэг болно. Шимтгэл нь хэд байх вэ? Шимтгэл бол янз янз. Ер нь бол хуваарч гэж бас хэлж болдог. Яг л би бас нөгөө мэдээж түнээс нөгөө ажил болгоч биш. Тухайн нөгөө ажлынхаа байдлаас хамаарал хвчлэн өндөр ажиллаж байгаа хүнийхээ мэдлэг гэх юм шимтгэлт болгож